ажил 5 сая хүн амжилттай амуу 50 сая хүн өнөөс хойш эмнэлэг зэрэг болж гинтэж үзэж байгаа маа. Энэ нь болохоор энэ хүмүүс шалтгаалж байгаа. Тэгээд тийм учраас та бүхний өөрсдийн аймагсаа хамгаалж өгөх нь яг энэ замдын явцаас хэрхэн сэтгэлээ гэдэг мэдлийг олоход бид өнөөдөр хэлж байгаа маа. За тэгэхээр юу нэгдүгээр замдын явцал гэж юу хэлэх вэ? За тэгээд замдын явцал гэдэг нь теорийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцуулалтаа хүний аймагаас хатгатай аймагсыг сайруулахгүй аймагсыг хилэлт хохирлуулах. Тэгээд өмнө хүнчлэн бусдын их хөрөнгөнд их материалын хохирлуулалтыг замдын асал гэж нэрлэдэг. Тэгээд замдын асал нөлөөлөх хүчин зүйлс гэдэг юм бол нэгдүгээр цогтойгоо биш юм байна. Хоёрдугаар хамгаалтын математик хэлэх ба гуравдугаар хууль хэлбэл. Мөн замын дэвтгүүцийн хангалттай байх буюу одоо зам ингээд бидний бишэнд ажиллах авах тавтаа янз бүрийн шиг юм уу эргэлтэн авах тэгэхээр юу бас л аваад хэлдэг. Тэгээд замдын асаас одоо өөрчлөлт сэргийлэх болон түүнийг авах тул харах зам гэдэг нь бол мэдээж хувийн хязгаарыг тогтоох боломжгүй. Хоёрдугаар болохоор хамгаалалтын бүсийг зайлшгүй хэрэглэж хөвших үүсгүү хэвээ өдөр тутмын эцэгтэй ажиллагаа тохиолдолд зориулалтын хийж малгаас хамгаалтын малгай заах хэрэглээс ороод мэдээж цогцолтын зэрэг зөвшөөрөлтийн хэмжээнд албан ёсоор хэрэглэхийг хангах тэгээд дараагийн болохоор замын дэвтгүүцийг мэдээж сайжруулах тэгээд бас анхны шатны тусламжийг хүн болгоомж хийж зааж зөвшөөрлөө хүний аймагсыг авах юм боломжтой. Тэгээд хамгийн сүүлд нь болохоор хүүхдийг багаас нь ингээд замдын ослын хор өршөлтэй түүнээс сэргийлэх арга замуудыг сурчлах мэдээллийг аав дотроос суудлын бүсээ төснөд альвааны өршөлтийг 40-50%-аар буурах чаддаг. Тэгээд замдын ослыг өргөцсөн жолоочдод зөрчигчдийн болохоор дийлэнх хувьд 16.5% хамгаалалт бүсээ хэрэглээгүйгээс болж осол авдаг. Үүнээс болоод аймагсаа авдаг хөтөлбөрийг мэдээж одоо монголчуудын дунд болохоор ингээд юу гэж тийм гацхуу газар гэдэг хүмүүс илүү байдаг. Энэ болохоор мэдээж хомчуудаас илүү өрөөл авдаг. Ингэснээр болохоор хүүхдийн аймагаас том хүмүүс ч гэсэн илүү тийм харагддаг. Ирээдүйд 2020 он гэхэд болохоор замдын ослын бас багассан тоо 2 дахин өсөх аюултай. Замдын осол хүн төлөвлөлтөнд сүрьевчтэй зөвлөх цохил учраас ялангуяа хөгжиж байгаа орнуудад илүү нэмэгдэж байна. За тэгэхээр түрүүнд болохоор ингээд одоо хүн хүнээ хичээж хэлүүлэхгүй харин хүн хүнээрээ тутдаг гэсэн сайхан үг гэмээр. Тэгээд бид нар мэдээж хүн хүнээрээ тутдаг хүмүүс гэж тийм өөрсдийн аймагаас болон бусдын аймагаас ямар нэгэн байдлаар өөрийгөө хайрцаггүй байдлаас л бидний хохирлуулаасай гэж хэлээд байна. Тэгээд одоо нэг энэ аваарчлах нэг шалтгаан нь ингээд сэтгэлзэн байдлаа гэдэг хүмүүс мэдээж сэтгэл санаагаа болоод ахиуд аль хэдийн хилдэж явж байгаа зам дээр асуулт авах хэлбэг байдаг. Тэгээд ямар ч үед амьсгалж байгаа нь бол хамгийн чухал зүйл шүү. Тийм учраас яг өөрсдөө хичнээн хэцүү зүйл тохиолдож гэсэн үүний дараа сайн зааж явах хэрэгтэй гэдэг. Тийм учраас ахиуд